За бид нар буцаад эргээ ирлээ. Тэгээд Healthy болон дээр манай ерөнхий ивент тэтгэгч интернет дэмжлэгийн дүр санчилгааны эмчтэйгээ Баяр Баатар эмчтэйгээ бид нар буцаад студ дээр ирсэн байна. За таны өдөр гой өнгөрч гин үү? Сайхан өнгөрч байна. Ирсэн баярлаа. Шууд ажилласаа ирсэн үү те? Тий, шууд ажилласаа ирсэн. Хоёр өдрийг сайхан өнгөрүүлж байна уу? Гоё нөө. Одоо сэрж ирж байна. Кофегаа жоохоо. Кофе уугаад сэрэгчлээ. Тийм нөгөө сайжраас нөгөө бид нэр аягүй олон өдөр амарлаа шүү дээ. Тэгээ одоо хүн болгон сэрж байгаа бах тий. Амралтаасаа жоохоо. Тий, ажил руу орж тий. Тий, бид нар нэг өмнөх 7 хоногийн нэгтгэхэд Capit 2 дүр санчилгааны төлдөр гэдэг юмчтай ярьсан байгаа. Тэгээ төлхөө яг дүр санчилгаа гэж юу юм бэ? Тэгээ яаж одоо онцлогдсон бэ гэдгийг ярьсан бол өнөөдөр өөртөө нь бол AI одоо хиймэл оюун ухаан төлхөө ярина. Тэгээд ер нь бол хиймэл оюун ухаан чинь бүр бараг бүх салбарт ингээ ороод ирсэн те. Ингээд битэр жишээлбэл fashion яг илүү салбартай байдаг. Тэгээ fashion бүр нэлээд ороод ирсэн. Тэгээд яг ангаахын яг салбарт яг ерөнхийдөө яг ямар салбарт нь орж ирсэн бэ? Хэр өргөн орж ирсэн болоо? Хиймэл оюухаа яг нөгөө фэшн дээр одоо жишээлбэл хүмүүс өөртөө зургийг оруулаад нөгөө тогтч байгаа мөнгөө тодорхойлуулаад байгаа шүү дээ. Тэрүүнтэй бол яг адилхан хүн өөрийнхөө өгдлийг л өгөх юм бол яг тэр бүх одоо өгдөл мэдээлэл дээр нь үндэслээд хиймэл оюуханыг ашиглаад онцлогоо хийж байгааг хүч болж байна. Ирэх 10 жилд одоо зүрх судасны өвчнөөр өвчлөх одоо эрсдлийн тооцоолж өгж болж байна. Нэг бол хүмүүс та бүгдээрээ мэдж байгаа нөгөө рентген шинжилгээ шүү дээ. Рентген шинжилгээнд дээр уушигны хавдар байна уу эсвэл хатгаа байна уу? Энэ одоо хортой хавдар юм уу, хоргоо хавдар юм уу гэдэг одоо мэдээллүүдийг өгдөг. Тиймэрхүү чиглэлээр хиймэл оюухаа одоо ажиллаж байгаа. Яг одоо дүр санчилгааны одоо тий яг салбарт нь болохоор яг би бол яг AI бол fashion төсөөлөд байгаа гээд тий одоо ангаах яг юугаар төсөөлөд хариулж. Яг процессын төсөөлөх байхгүй чи та сая рентген гэж хэлсэн тий хавдрыг тий ингэж олох боломжтой. Яг яаж одоо жишээлбэл одоо fashion prompt оруулаад тий ингээл өөрийнхөө ингээд хөсөөд аван бичиж байгаа болооч яг одоо за жишээлбэл рентген дээр яаж яг тэр процесс нь явагдсан юм болоо? Одоо жишээлхэд нэг юм 3 зүйл байгаа. Input гэдэг өгдөл байгаа. Тэгээ голд нь ямар нэгэн process юм байгаа. Тэгээд ингээ output буюу ингээ гарц үр дүн байгаа. Input нь бол ингээ рентген зураг гэсэн үг. Хүмүүс эмнэлэг дээр очиод рентген шинжилгээ авахуллаа. Тэр зураг авахуулаад хиймэл оюун ухааныг ашиглана гэхээр тэр хиймэл оюун ухаан гэдэг нь ямар нэгэн process юм буюу боловсруулалт авахгүй. Тэр боловсруулалт гэдэг нь болохоор машин сургалт гэдгээр ерөөхдөө бол ингээд явна. За тэгээ машин сургалтын дотроо удирдлагатай удирдлахгүй гэдээ маш одоо өнөөгийн нөгөө бүтээгч хиймэл оюун хүртэл ингээд явчихж байгаа. За тэгээд эднэрийг ашиглаад одоо яг энэ нөгөө машин сургалтаа ашиглаад машин сургалтын тэр рентген шинжилгээнд дээр ажиллаад бүх хэсгүүдийг ингээ хайчдаг гэсэн. Тэгээ хайгаад за яг уушгины энэ хавьд хавдар байна гэдгийг аутпутээр одоо ингээ гаргаад ирж болно гэсэн. Өөрөө бүгдээрээ бидний авчирсан зургийг үзэх юм бол тэр зургнууд дээр бол ингээ дэлгэрэнгүй мэдээлүүд засаал байгаа. Тэгвэл зургийн хэдүүлээ харчих те. За энэ болохоор ерхий хиймэл оюухаа эрүүл мэндийн салбарт ер нь яаж ашиглагдаж байна вэ гэдгийг ингээ харуулж байгаа. Ерөнхийдөө дэлхийд те. Тий. Одоо бүхэл салбарт одоо жишээл шинэ юм нээх одоо саяны бидний мэдих дайн үзлээ, ковид үзлээ те. Тахал үзлээ. Юм үзлээ шүү. Тэр нөгөө ковидын үед хүртэл одоо жишээлхэд юу ах та одоо вирусын эсрэг вакциныг нээхдээ ингээд машин сургалтыг хиймэл оюуханыг одоо ингээ ашиглаад одоо нээсэн. Тэгээд энэ нь болохоор маш хурдан ингээ хугацаанд яг тэр нөгөө зөв одоо модельо босгохын боломжийг ирэхэд бол ингээ олгож байгаа гэсэн зөв одоо вакцина бий болох тий. Одоо дараагийн зургийг хэрвээ бүгдээрээ харах юм бол за энэ тест явуулчлаа тий. За гэхдээ бүгдээрээ энэ дээр юу яа? Энэ болохоор ChatGPT-г хүн ер нь өөрийнхөө эрүүл мэндийн эрүүл мэндээ сайжруулахад яаж одоо ашиглаж болох вэ гэдэг тухай ингээ үзүүлж байна. За тэнгуут би ингээ нэг ингээ файл хийчих. Өөрийнхөө ингээ бүсгийн нурууны имра шинжилгээний. Тэнгуут одоо энэ надаа нэг юм одоо хүн болгонд эмнэлэгт очихоор ямар нэг юм дүнэлтүүд аваад байгаа. Тэнгуут яг цаана юу болоод байгааг ер нь мэдэхгүй байна шүү дээ. Тэнгуут би ингээ ChatGPT рүү хийж үзсэн байхгүй. За ер нь энэ дээр би нэг хариугаа ингээ англиар өччихсэн. Тэнгуут энийг ингээ сайхан тайлбарлаад өгөөч гэж байна. Тэнгуут за нурууных нь L4 одоо бүслэгийн ноглом дээр ийм цүлхийлттэй байна, уйлахаа байна мэн гэл те. Тэнгүүт цүлхийлтэн ч юу, уйлахаан ч юу хүмүүс ер нь бол бас ингээ бид нэр яг мэрэгжлийн хэмжүүлээс ойлгохгүй байгаа шүү дээ. А тэнгүүт энийг ингээ ChatGPT-ээр ингээ хийчихэж байгаа. За тэнгүүт ингээд англи хэлний хүмүүс ээж болно шүү дээ. Арай өөр хятад хэлтэй ч юм уу, япон хэлтэй хүмүүс яддаг хэл та. Тэгээд одоо энэ дээр нь жишээлхэд за монгол хэлээр ингээд хариуг нь бичээд өгөөч, тайлбарлаад өгөөч гэдэг ийм промптоо ер нь бол биччихнэ гэсэн үг бид нар.
Тэнгүүт саяны дээд хэсэг дээр юу болсон бэ гэхээр тэр нөгөө миний бичсэн тэр репортын дотор байгаа бүх мэдээллийг уншаад бүгдийн сайхан задлаад ингэүүгээр ингээд тайлбарлаад өчсөн байна. Тэгээд энэ ч монголоор одоо ингээд сайхан тайлбарлаж гоё тий. Ямрайн ингээд тайлбарна. За одоо болохоор энэ нөгөө жиргэвчийн усгүйжилт гэдэг нь юу юм? Таартлавын уйлахаа гэж юу юм? Одоо ингээд анаахын ингээд мэдлэх юм уу мэдээлэл ингээд хар болгоно л бидний ингээд дандаа мэдхгүй зүйлсүүд байдаг гэж би. Тийм шүү дээ. Тэгээ тийм болохоор ингээд биднээс илүү сайн нөгөө өөрсдөө эрүүл мэндийн тухай мэдээлэлтэй байх боломжийг ерөөхдөө энэ ChatGPT одоо жишээлхэд одоо олгож байна дээ. Тэгээд ChatGPT-гээ ер нь одоо нөгөө нэг ингэж монгол руу орчуулж байгаа нь юу нөхөр accurate шихэр зөв байдаг бай ер нь одоо ингээд бас энэ AI-д бас 100% итгэж болох уу бас тий бас алдаа энэ чим алдаа гаргах боломж байгаа юм машин тэр. Тэгээ ер нь орчуулга нь ер нь бол энэ сайжруулга. Бараг би чинь 2 жилийн өмнөөс ингээд ChatGPT ашиглаж ирсэн. Тэгээ анхандаа бол Монгол аягүй муу байсан. Одоо энэ сайжраад аягүй сайжраад. Ер нь хүмүүс ашиглах тусам тэрэн дээр илүү ажиллаад. Түрүү өөрөөс яг нөгөө энэ accurate үү бид нэр яг ингээд мэдээлэл оруулаад хэлсэн юм болгонд нөгөө итгэж болох уу гэж гэсэн аягүй зөв асуулт байгаа байхгүй. Яагаад вэ гэхээр одоо жишээлбэл энэ имийг ингээ уулаа шүү гэх юм бол ChatGPT баг уу гэж хэлж магадгүй. Гэхдээ ингээд маш олон мэдээлэл өгснөхийн дараа ихэнх одоо энэ large language models буюу одоо энэ их хэлний энэ том загварууд юу бичиж ийнэ гэвэл мэдээллүүд өгчөөд хамгийн доор нь одоо миний энэ өгсөн мэдээлэл бол нөгөө эмчийн opinion одоо эмчийн магадлагаа одоо энэ зөвлөгөөг бол ингээ орлохгүй шүү гэдэг бол ингээ тийм сануулгатай гэдэг юм шүү дээ. Сануулгатай. Тэгэнгүүт ингээд судалгаанууд ерөөдөө бол одоо жишээлгээд хийгч одоо цээжний рентген зураг дээр тэр хавдрыг оншилж байгаа ингээд судалгаа эмч ингээл химэл оюун ухааныг ашиглаж байгаа байхгүй. Тэнгүүт бид нэр юу судалгаа гэвэл химэл оюун ухааныг ашиглаад бид нэр ингээд сайжруулж болд юм байна л да. А тэнгүүт химэл оюун ухаан яг ямар хэсэг дээр нь алдсан бэ гэдгийг бас бид нэр ингээд давхар судалж яадаг гэсэн. Тэгээ тэр нь болохоор нөгөө химэл оюун ухаанаа сайжруулахад одоо жишээлгээд айгу суурь нь болж өгдөг. Тэр нь яалч тэгэл хүний л оролцоо яалч гэл тэгээ хичнээн машин ингээ ухаантай болж байгаа гэсэн ингээ хүний алч ингээ давхар хяналт одоохонд бол байгаа юм байна те яг энэ салбартаа те. Тэнгүүт одоо жишээл та хоёр ингээл фэшн чиглэлээр ажилладаг ингээл хүмүүс хэлэхэд өөрсдөө химэл оюун ухааныг ингээ ашиглахаар ингээ фейлжсэн тийм тохиолдол байгаа. Одоо жишээл бинийсаа одоо өөрийнхөө хувцас солихож гарна гэж жоон гажиж гарч ирдэг ч юм уу те. Эсвэл одоо бинийхээ одоо хүрээлээд ийм хийлэг гэхэд бинийх нь хүрээний харагддаг ч юм уу. Тэр нь бол лабораторийн одоо яг шинжилгээний лабораторийн нөхцөл одоо өөр AI ашиглаж байгаа те өөр програмууд ашиглаж байгаа те. Тэд нар ч гэсэн бас ингээд бас алдаа гарах боломж байдгүй тийм тийм ер нь алдаанууд ер нь байнга л ингээд гарч байгаа. Тэнгүүт ингээд судалгаанууд дээр хийж байгаа гэхэд одоо өөрөө ч юм бол тэр нөхөрөө эднэрийг зурхгүй байна гэдэг чинь бас нэг төрлийн алдаа шүү дээ. А тэнгүүт нөгөө илүү эрүүл мэндийн өгдөл дээр ингээ ороод ирэх юм бол зарим нөгөө хамгийн их нөгөө утгатай одоо цусны цагаас амар их байх юм бол тэрийг ингээ ахсаа ичдэг. Тиймэрхүү одоо ингээ тохиолдлууд эднэр гарах юм бол бас эн чинь ингээ алдаа. Тийм шүү дээ. Өөрийнхөө тухай жоо нэг танилцуулаад одоо нөгөө өөрөө англи энэ чиглэлээр сурсан гэсэндээ тэрнийга талаар яриач. Тий би болохоор Таиландад яг дүр сончилгооны хэмжээрээ сурсан. 3 жил сураад тэгээд үргэлжлүүлээд яг цээжний үнийн дүр сончилгооны чиглэлээр яг эмнэлэгтээ ажилладаг. Тэгээ энэ нь болохоор цээжний компьютер томограф болоод зүрхний MRI шинжилгээ, эдгээр шинжилгээнүүдийг ерөөдөө уншаад одоо онцлогоо эдгээд онш тавьгаа гэсэн. За англид юу гэсэн бэ гэхээр цахим эрүүл мэндийн магистрийг Bristol их сургуульд ерөөдөө хийсэн. Тэгээ тэр болохоор яг 1 жилийн хөтөлбөр. Тэгээ Монголд ингээл яг иймэрхүү чиглэлээр ажиллаж байхад надад хамгийн дутагдчихсэн нөгөө код бичих тэнгуүтээ нөгөө хүн болгон химэл оюухны black box гэдэг байгаа шүү дээ. Ингээм хар хайрцаг цаана юу болоод байгаа мэддэхгүй гэдэг байгаа. Тэнгуүт яагаад тэгж хэлж байгаа? Тэгвэл түүний одоо яавал мэдэж болох юм бэ гэдгийг мэдэх үүднээс ерөөхдөө бол ингээд англи хэлсэн байна те. А тэгээд одоо англид ингээд бүр дэлхийн ингэж бүр одоо хөгжлийг юу судалж байгаа шүү дээ те. Одоо ингээд буцаад Монголдо ирэхэд ер нь одоо тоноо төхөөрөмж ч юм өөрийнхөө мэдлэг нь ингээд одоо Монгол гадаад AI те одоо дэлхийд даяар ашиглаж байгаа. Тэгээ Монголын нөхцөлд бол одоо хэр ингэж Монголдоо ингээд энэ салбар нь хөгжиж чадчихээн юм. Ер нь ингээд Монголд хүмүүс одоо жишээлбэл эрүүл мэндийн салбарын бол ингээд химэл оюун ухаан гэх юм бол ер нь ингээд ойлголттой байгаа. А тэгэнгүүт одоо манай эмнэлгээр магадгүй ороод за тунгаа хэмжээ танаа нэвтрүүлгээр орсон шүү дээ дурангийн хэмжээ орсон тийм. Тэгээ тунгаа хэмжээс танах дээр ямар химэл оюун ухаан ашиглаж ийн гээл тэгэнгүүт тунгаа хэмж нэг 1-2 тийм химэл оюун ухааныг ер нь бол нэрлж чадна. А тэгэхээр ер нь ингээд биднэрт хүлээж авах тэр нөгөө
хиймэл оюун ухааныг хэрэглэх тэр суурь нь ер нь бол ингээ бүрдээд байгаа. А юу хэрэгтэй байна вэ гэвэл биднэрт ингээ маш сайн цэвэрлсэн өгөгдөл хэрэгтэй байгаа. Чанартай өгөгдөл, чанартай дата хэрэгтэй байгаа гэсэн үг. Нэг. За хоёрдугаарт нь болохоор одоо жишээлхэд бид нар ингээл өөр олон оронд хийсэн юм юунуудыг одоо хиймэл оюун ухааны бүтээгдэхүүнүүдийг авчраад Монголда ингээл олон имлгүүд ингээд туршиж байна л да. Дан ганц интернет имлэг ш. Тэгэнгүүт юу алдаа гарч ийн гэвэл одоо жишээлхэд Таиландад юм уу одоо Америкт 80% одоо 90% та ингээд онцлдог байсан онцлогооны чадамжтай тийм хиймэл оюун ухаануудыг Монголд авчраад туршаад үзэхээр тэр нөгөө онцлогооны чадамж буюу accuracy 60-70% болчиход байгаа байхгүй. Тэгэхээр цаанаа болохоор нөгөө өгөгдөлтөй холбоотой нэг. За хоёрдугаарт нь болохоор ингээд улс орон болгоно ингээд стандартууд байгаа. Тэнгүүт одоо тэр Америк стандарттай газар айгүй сайн өндөр одоо чанартай датан дээр сургацсан модельийг ийм нөгөө bias өндөртөө буюу одоо юм нэгэн жигт бас магадгүй ингээ өгдөл дээр авчираад тавиад үзэхээр тэр модель ингээ сайн ажиллахгүй байхгүй. Тэгээ тиймэрхүү асуудлууд ерөөхдөө бол ингээ гардаг гэсэн. Тэгээ ер нь тоног төхөөрөмж нь одоо эн чинь нэг дүр санчилгаа гэхээр шууд тоног төхөөрөмжтэй холбоотой шүү дээ. Одоо интернет имлэгтэй одоо ерөнхийдөө тоног төхөөрөмж нь бол хангалттай ерөнхийдөө тоногуд нь бол хангалттай байгаа тийм. Тэрнээс гадна бас нөгөө нэг бас тэр AI-г те ингээд өөртөө адилхан те одоо ашигладаг те бас ашиглаж чадах те промптууд одоо битгаарэ те хэлээгээ промптуудаа бич чадах тийм хүмүүс нь бас хэрэгтэй те. Тий. Тэгээд одоо томьёотой хэлбэртэй холбоотойгоор одоо ингээд тэр чинь одоо боловсралтай холбоотой шүү дээ. Тэгээд залуучууд одоо тэ мэдээж өөр нь бас магадгүй тэ хараад ингээд бас одоо эрүүл мэндийн шин салбар байна шүү дээ. Одоо энэ AI тэгээд одоо залуучууд одоо ингээд энэ чиглэлээр сурахад ер нь ямар мэдлэг хэрэгтэй вэ тэ одоо компьютер ч юм уу одоо эрүүл мэндээс гадна тэрэн дээр бас хоёр асуудал байна. Нэгдүгээрт болохоор яг нөгөө цэвэр компьютер сайентист одоо машин сургалтын инженер болоод яг тэр компьютер сайенс талаасаа ингээд модель бүтээгээд ингээд хөгжүүлээд явах нэг шаардлага. Тэр нь бол ингээд тусдаа шаардлагатай. Яг ингээд магадгүй математикийн суурьтай ингээд код бичих төгсөл сонирхолтой. Тэгээд яг тэр чиглэлийн хичээлүүд авдаг ч юм те. За тэрнээс наана өөр зүйл юу болж хөрж ийнэ гэвэл маш олон хүмүүс ингээд промпт ингээд бичих ч юм уу тийм хүмүүс хэрэгтэй нэгсэн шүү дээ. Тэнгүүт одоо хиймэл оюун ухаан нөгөө салбарт ингээд ороод тэгээд салбарын мэрэгчлээ одоо жишээлбэл эмч нэмэх нь хиймэл оюун ухаан гэсэн ийм мэрэгчлэнүүд бий болж байгаа байхгүй. Тэгээ энэний яг эхний генерашн нь болохоор бидний ер нь бол генерашн гэж болоо. Манай Монголд одоо ангаахын сурвалж тийм мэрэгжил уже гараад ирцүү те одоо яг ийм хиймэл оюун ухаан технологи тал руугаа ер нь одоо хүмүүс нэлээ ингээд сонирхдаг байх. Тэгээд ингээд хөтөлбөрүүд ингээд хийгдээд явж байгаа болов уу гэж ер нь бол бодож байна. Ер нь одоо энэ хиймэл ухаанаар те юу аж болт юм болоо одоо ингээд онцлогддог тийм өвчнүүд байдаг ш. Тийм өвчнийг бас ингээд онцлох боломж байдаг уу доо. Тэгээ одоо дата нь л авах юм бол болно доо. Одоо жишээлхэд хиймэл оюун ухааны нэг төрөл байгаа байхгүй. Удирдлаггүй сургалт гэдэг. Тэгээ тэр удирдлаггүй сургалт нь яадаг вэ гэхээр ингээ орж ирсэн датануудыг бүгдийг ингээд ангилчдаг гэсэн үг. Одоо кластер болгоод ингээ хуваачдаг гэсэн үг. Одоо ямаас орж ирж байгаа дата гэдэг нь юу хэлээд одоо цэцний шинжилгээч гэж байна. Хүн иржлээ шинжилгээ өглөө бүх шинжилгээний хариунуудыг ингээд тэр одоо програм руу оруулаад тэр програм нь ингээд ер нь байна шүү дээ. Тэгээ хуваарлцдаг гэсэн. Тэнгүүт одоо тэр хуваарлахтаа одоо програм нь өөрөө яг юу гэдгийг нь бол хэлж чадахгүй хиймэл оюун ухаан. Гэхдээ за энэ бүлгүүд бол нийлээд ийм өвчтөй байх магадaltaй байна гэдгийг эмчнэр бид нөр өөрсдийнхөө мэдлэгээр үндэслээд хэлж байгаа хгүй. За энэ хүмүүс бол ингээ уушгины атгай юм байна. За энэ хүмүүс бол ингээ уушгины хавдар юм байна. За энэ жоохон энэ нэг бүлэг нь болохоор Sjogren ч юм одоо ингээ маш ингээ ховор тохиолддог ийм уушгины өвчтэй юм хүмүүс байна гэдгийг одоо тодорхойлж гаргаж ирсэн. Магадaltaй тийм гаргад юм байна те. Тэгээд ерхэд яг ингээд өвчнийханд ингээд яг ийм өвчтэй байх магадaltaй гэдэг тэгээд өвчин яг тодорчж тэгээд бас эмчлэх аргын бас AI-аар гаргаж болох уу те болдгоо болно гэсэн. Одоо хэрвээ бид нэр дараагийнхаа видеог харах юм бол та бүхэн нэг сонирхолтой жишээ үзлээ. Толгой өвдөлтөй холбоотой. Толгой өвдөлт юм бол ер нь бол амар олон бий байж магадгүй те олон шалтгаантай бид нэр байж болно те. За одоо энэ дээр ингэж байгаа хгүй толгой өвдөд байна гэж зүгээр ингэ бичиж байгаа. Энэ хоёр Gemini Google-ийн хийсэн те. Хууч нөгөө Bard гэх нэртэй байсан. За. Тэгэд энэ Google-ийн бас яг хиймэл оюун ухааны чиглэлээр нь айгүй айтайгаа явж байгаа. Яг эрүүл мэндийн хиймэл оюун ухаан те. Толгой өвдөд байна юу уух вэ гэж тэгж. Тэнгүүт ийм манай Google. За ингэж бичиж байгаа. Тэнгүүт ингэ дээрх зөвлөгөөн зөвхөн
юу ч нэрхий мэдээлэл бөгөөд эмчийн зөвлөгөө ингээ орлохгүй гэж байна. Тэнгүүт нь бидний сайн мэдэх нөгөө ибупрофен нэг уучих уу. Юу уутгэл ибупрофен. Тэгээ ибупрофен тэнгүүтээ ингээ хажууд нь варфарин гэдэг энэ хоёр юмыг ингээ уучих уу гэж асуучих байгаа байхгүй. Тэнгүүт энэ нөгөө орсоор ингээ гараад ирнэ. Тэнгүүт чи нөгөө би ч орс ил байхгүй юм. Одоо энэ доор нь бичнэ. Монголоор орчуул яа. Тэгээ одоо энэ Монгол одоо энэ дэр жишээлээд ингэж аахгүй. Ибупрофен, варфарин гэдэг хоёр имийг уучих уу гэдэг нь ихэнх үг нь ингээ орс ингээ цэвэртэй болчингууд Google-ийн AI орсоор таниад тэгээд орс ингээ хариу ингээ өгч байгаа гэсэн. Тийм байна. Тэгээд шууд Тэнгүүт энэ монголоор бичээд өгөөч гэ гуй штэ одоо ийшээ загнаж болохгүй. Бичээд өгөөрэй хөөд нэргээд. Баярлаа. Уучлаарай. Тэнгүүт нь болохоор ибупрофен энэ хоёрын одоо ийм зэрэг уух нь одоо ингээ аюултай эднэргээд гараад ирчдэг. Яагаад гэж байгаа юм шалтгаанууд нь ерөөхдөө хэлчихэж байгаа. Тэгэхээр яг иймэрхүү байдлаар дан ганц нөгөө иргэд дүүгүй эмчнэр одоо яг энэ моделийн цаана эрүүл мэндийн мэдлэгийн том бааз байна гэсэн үг байхгүй. Хийсэн тий. Тэгэхээр тэр дээрээс нь ингээ шүүж харуулж байгаа яг иймэрхүү төрлийн мэдээллийг ингээ гаргачихж байгаа гэсэн. тэгээд ер нь бол хүмүүс бас темпэдэр штэ нөгөө нэг одоо нэг юм өвчгээр ингээ өөртөө имж олоод ингээл манай хийж чадсан юм байна. Чааж бицэтэй харьцаал өгдөг. Тэгэхээр ер нь бол эхнийхээ яг те ингээ симптомоо те ингээ юу зовирлоод ингээ тэрийг ингээ бичээд яалчуд гэтэл яг өөр ингээд яг хамаагүй уухгаар энэ айл алга эмчтэр л тий эхнийхээ мэдлэг авчаад ер нь эмчт хансан дээр тий. Одоо энэ нөгөө том хэлний модельч угаасаа нөгөө таны эрүүл мэнд ямар ч хариуцлага хүлээхгүй ингээл мэдээлэл. Ибупрофен саний ингээд ууж тэгэл хотоодоо цаалаа. Хогчл их баг та тий ялчгүй л ингээд. Тэгээ ялчгүй нөгөө нэг одоо их хүмүүс ч нөгөө нэг Google ингээл how to гэдэг шиг те нөгөө өөрөөрөө бараг Google-аар ингээд шинж тэмдэгэ яагаад бараг за өгч юм да гэдэг депресд орох тийм жишээл юм юунод байгаа л та бас тэгээд яг хоо тэгээд одоо бид хэд эмчнэртэй ярилцахад ер нь бол энэ AI те хиймэл оюуха хүнийг хизээч орлох боломжгүй яад бол одоо цаана хүний уус ингээд суур мэдлэг бас байгаа. Гэхдээ ирээдүйд ер нь одоо таны бодлоор тэ нэрээ бас sorry таны бодлоор ирээдүйд одоо хиймэл оюун ухаан одоо ангаахын те ухаанд ер нь 100 хүнийг орлуулж чадах уу? Та юу гэж бодож байна? Одоо нөгөө энэ хиймэл оюухаа хөгжүүлэх тэр нөгөө бодлого нь юм уу одоо хүсэл ингээ бидний гарт байгаа. Тэгээ тийм ч нөгөө хиймэл оюуханы ирээдүйд бид нөр өөрсдөө ингээ контролд гөрнөл хэрэгтэй байхгүй. Тэгээд яг аль хүртэл төвшөнд хиймэл оюуханыг хөгжүүлвэл хүмүүс нь айгүй чадвартай иргэдэн тийм үйлчлүүлэгчд нь айгүй аз жаргалтай эрүүл өвчнгүү энэ загт хүртэл хөгжүүлэх хэрэгтэй вэ гэдгийг бид нэр ингээд шийдэх хэрэгтэй. Тэр болгон дээр одоо ингээд дэлхийд даяараа л ингээд ер нь бол ингээд ажиллаж байгаа. Гэтэ ирээдүйд ингээд зарим төрлийн одоо жишээлбэл дүр сонжлооны салбарт юу гэдэг вэ гэвэл одоо Австралид яг намайг ингээд оншин ингээд хариу ингээд хэлж яхад хажууд ингээ биччихээд хүмүүс байдаг хгүй transcribers гэдэг бүр одоо тийм хэлсний буулгаад шүүхэд суудаг шиг тийм гэсэн үг. Тэр хүмүүсийн ажлыг жишээлбэл хиймэл оюуханаар ингээ хөнгөвчлөөд тэр үнэн илүү юу их вэ гэхээр нөгөө ревю хийгээд яг ингээ зөв алдаагүй хэлсэн текстийг буулгах чинь үгүй гэдгийг ингээд бас давхар компьютер хандаг гэсэн үг тийм. Тим юмнууд ирэхэд болно. Тэгэхээр цаашдаа нэг хоёр юм ярьж байгаа нөгөө reskilling, upskilling гэж хоёр юм яриад байгаа шүү дээ. Тэр нь болохоор reskilling гэхээр одоо ингээ ажлын байран дээр байгаа ажиллаж байгаа хүмүүсийг ингээ дахин ингээ сургах, дахин яг хиймэл оюуханы чадвараар одоо чадварчлуулах юм уу? Upskilling гэхээр одоо байгаа чадварыг хиймэл оюуханыг ашиглаад бүр илүү үн цэнийг нэмэгдүүлээд сайн боловсролчин болгох нэг иймэрхүү хоёр төрлийн чиглэлээр ирэхэд бол ажиллаад явж байгаа. Түрүүн бас нөгөө асуудсан шүү дээ. Хаяа нөгөөд нэг ChatGPT-гээр асуухаар үхчихэж байгаа юм. Гэхдээ ерөн мэндээс салбарт ашиглагдсан сайл мэдсэн. Ер нь бол бид нар одоо ер нь бидний хэрэглээний өнд ер нь хоёр хүний зургийг тавиад үнсэлтүүлгээд нийтийн хүмүүстэй нийтээрээ ер нь тэгээ ChatGPT дээр нэг одоо юу гэдэг те ойр зүрийнхаа орчуулгаал хийдэг. Тэгээд ингээд эрүүл мэндийн ингээд те салбарт бол ашигладаг энэ daily show дээр хөдөлснээс хойш мэдлээ. Тэгээ би одоохон зөвхөн хүмүүсээ тоглоом байдлаар ингэж ашигладаг гэж бодсон. Тэгэхээр яг одоо энэ эрүүл мэндэд ангаахын яг юм ухаанд ер нь AI хизээнээс ашиглаж эхэлсэн болов бүр нэлээ дээрээс үү. Ер нь суурь нь бол нөгөө телемедицин, телерадиолог гэдэг ойлголтууд байгаа. Одоо бид нөгөө эмч найзууд одоо бүх эрүүл мэндийн салбарт ажилладаг хүмүүс мэдж байгаа. Ямар юм уух уу, таньдаг эмч байна уу, айл эмнэлэг сайн бай тээ. Тэгээд энэ чинь нөгөө нэг одоо биднэрт хэрэгцээ байгааг харуулж байгаа. Бүр одоо дээр үедээ бол 1900 одоо яг оноо сайн санахгүй байна. 70-аад оны үед
одоо Америкт эмнэлгүүд дээр ингээд ашиглаж байсан тийм тохиолдлууд ирэхэд бол байдаг. А гэхдээ тэр хиймэл оюуханы анхан шатны хэлбэрүүдийн нэг одоо дүрмд суурилсан одоо ийм загварууд ерөөхдөө бол ингээд байдаг. А манай Монгол гэх юм бол Монголд гэх юм бол 2017 оноос магадгүй Ер нь бас овоо хэдэн жил болсон байна шүү дээ. Би тэр нөгөө нэг шиг ангаахын үед амар тийм одоо салбараас хол байдаг болохоор сайл мэдсэн ингээд яаж гисэн ингээд ангаахын яг бас ухаанд бас ашиглагддаг гэдэг сайл мэдсэн. Тэгээд өөрөөс нь бас хувьд асуугаад өөрөө яг хизээ одоо нөгөө нэмж болъё гэж ер нь одоо бодол төрсөн бэ. Өөрөө хүсэж ягаад яг яаж чиглэлээ ягаад сонссон бэ те дүр сончлогооны те. тий 5 дугаар 5 настайгаас л эмч бол. Вау багаас Зөөхөн багтаа юм чи тоглолт байсан үгүй юу? Тэр яаж идэрсэн бэ гэд энэ ч болмоор байгаа. Хүүхд манай үзэгчтэй бас ингээ хүүхдтэй бас адилхан бас тэр мэдлээ те юм болчих чинь. Тэгээд манай гэр бүлийн нөгөө эмч эрүүл мэндийн салбарт ажилладаг хүмүүс байгаа. Тэгэл нөгөө халаад малаа чагнуур магнуур ингээл хоол юм байна. тэгэл тий багасаа тэгсээр байгаа л ер нь бол эмч болсон. Яг дүр сончлогооны салбар үед гэх юм бол бас яг нөгөө технологи их ингээ эрт одоо дүр сончлогоо чинь технологийн салбар болоод яг энэ нөгөө анагаахын одоо технологи хүний бие хоёрыг холбоо дунд нь ингээд зогсож байдаг юм салбар байхгүй. Тэгэхээр надаас аягүй сонирхолтой байсан. Тэгээд талааснаас тий. Тэгээд үргэлжлүүлэл явсаар хагаад яг Таиландд нэг бид нар чинь резиденттэй хийдэг нарийн мэржлийн эзэмших гэдэг байхгүй. Тэгээд им reading room гэдэг маш том юм заалан дотор ингээд олон эмчнэр резидентүүд ингээд онцлогоо хийгээд суудаг юм өөрөө байдаг. Тэгээд нэг өдөр ингээд манай багш ингээд тэр цээжний рентген зураг дээр нэг юм ингээд туршиж үзэл тоглоулаадсан байхгүй. Тэгэхээр нь би энэ юу юм бэ гэсэн чинь тэр багш ингээд хиймэл оохоо гэж хэлсэн. Тэгэл тэрнээс хойш ийшээ ирэхэд олоорсон. Тийм ихэд яг сонирхол яг тийм чиглэлээр. Тийм боловсрол ер нь ингээд бас багш нар ингээд мэрэгчтэй одоо те нөгөө хүүхд одоо ер нь 10 жилд ер нь хүүхд сонирхож байгаа шүү дээ нөгөө юу бол яг ямар чиглэлээр явахаа шийдэж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө заавал 10 жил гэлэхгүй тэгээд багш нар нь ер нь амар ингээд хүүхд нөлөөлдөг гэж би боддог. Тэгээд амар тоглоомоор ингээ яаж аваад амьдралаа шийдсэн байна шүү дээ. Амьдралаа шийдсэн байна шүү дээ. Бүр 5 наснаас гихчаасаа бүр за яагцсан цаанаасаа те. Тэгээд ер нь энэ ч мэрэгчд одоо ингээ ер нь насаараа ингэж те нэг өдөр болоод энэ юм те. Насаараа сурдаг. Насаар ээжш нэг сольж дуусахгүй мэрэгчлээ. Ялангуяа мэйя те. Тэгээд технологи хөгжиж байгаа. Тэгээд ер нь багасаа бас хүүхдийг анзаархад ер нь ингээд бас эмчээр явах юм байна да гэсэн. Ер нь багаас сурах ёстой мэрэгчл гэж би боддог баг тий одоо 10 жилийнхаа биологи хэм чиглэл рүү ер нь сонгоо явах ёстой юм баг шиг ба тий. Тэгээд нөгөө хиймэл оюуханыг ашиглаад нөгөө хүүхдүүдийнхаа заа характерыг тодорхойлоод ямар мэргэжлүүд гарч ирдэг вэ? Бас тэрийг тодорхойлж байгаа. Бас турч үзэж байгаа юм. Тэгээ нөгөө манай одоо хоёр дүүчин хоёулаа саяхан нөгөө одоо ойтон болсон байхгүй. Тэгээ ойтон болоод тэрнийхээ өмнө ингээл хамаг мэдээлэл ингээл цоглуулж байгаа ChatGPT рүү ингэж хийгээл тэ. Тэгээ чамд ямар мэргэжлүүд ингээд тохирох вэ гэдэг тэр болгон дээр ингээ ярилцаал. Гэтэ одоо тэр дүүнер ч угаасаа яг бидний хүснээр бол ингээ хийх байх тэ. Зүгээр ингээд ярилцаал тэр үүнд ингээд ийм боломжууд байгаа шүү гэдэг жоохон ч гэсэн мэдрүүлчихэн тэгэл ингээд. Тэргээр нь ясна уу? Яваагүй. Тэр ч яад юм шүү те хүний нөө зан чанар тэгээд нөө нэг сонирхол тэгээд нөө нэг өөрийнх нь одоо жишээлбэл хичнээн эмч болмоор байсан ч хим биологи муу байвал тэгэл тийм боломжгүй шүү те. Тэрийг яг ингээд суурилж бас яад. Тэг ямар AI байд юм болов? Тийм. ChatGPT тэр интернетээр хайвал зөндөө байгаах те тесттэй. Тийм. Хүүхдүүдтэй бас тэгэж үзэж болохоор ер нь бол бид тэдээ ингээд ярилцсан цаг өнгөр дуусч байна. Тэгээд амар сонирхолтой яриад байгаа. Явж яваад баг насрал явах юм шиг байна. Тий. Ахад танд хэлж сануулгах юм байгаа лөө дуусгасан мөн үзэгчтэй ер нь бол. Тий. Хиймэл оюухан ер нь бол ингээд бид нэр интернетээс мэдээлэл авч байгаа шиг бидний тэр авч байгаа мэдээлэлгээ их тийм мөн цэнтэй болгож байгаа. Тэр утгаараа биднэрт өөрсдийнхөө тухай илүү их мэдэх боломжийг олгож байгаа. Тэгээ эмчдэр очихдоо бид нар баг онцтойгоо очиж байгаа. Тэр нь болохоор юу гэсэн үг вэ гэхээр та нөгөө эрүүл мэндийн онц тавьж байгаа эмчилгээ хийж байгаа энэ шийдвэр гаргаж байгаа энэ процесс тийм итгэхгүй одоо тоглогч байснаа энэ технологи одоо хиймэл оюуханы турцламжтайгаар маш идэвхтэй тоглогч ингээ болдог ингээ болж байгаа. Тэгээ таны хэлж байгаа мэдээлэл нэг үг нэг авчирч байгаа бичиг баримт болгон тэр одоо танд онц тавихад ингээ амар чухал ингээ документ болно. За үүгээр бол ингээ маш даваа талтай байна. Хоёрдугаар зүгээр та бүхэндээ анхааруулж хэлэх зүйл нь болохоор технологи ингээ хэдийн ингээ байгаа боловч яг технологийн гаргасан одоо
эмчилгээний заавар одоо ChatGPT юм уу, BART юм уу те гаргасан энэ эмчилгээг одоо гэртээ одоо ингээд дагаж хийж болохгүй. Тэгээ яг ингээд гаргаж байгаа шийдлүүдийг ерөөхдөө ингээд гэртээ хэрэгжүүлж болохгүй. Яг зовир байгаа л мэрэгжлийн эмчэд үзүүлээд оншоо баталгаажуулаад эмчилгээгээ бичүүлж авах нь хамгийн одоо эрсдэлгүй зүйл шүү гэж. Өөртөө битээ эмчлээрээ. Тэгээ өөртөө энэ болохоор мэрэгчлээ хүмүүсээр очив. Юу нэ AI нь болохоор зөвөр туслаж болно гэхээс яг эмчиг бол хизээч оролцдохгүй те би тэгэж бодож. Одоохондоо те. Одоохондоо тэгээд оролцдох. Тэгэхээр та бүхэн ч гэсэн те хичээ ChatGPT-аар өөрийнхөө одоо те эхний юунуудаа те зовоороо судалж байгаа боловч ер нь эмчтэр хандсан дээр шүү те. Тэгээ хиймэл оюуханыг аюулгүй хэрэгэлцгээе гэж те. За өнөөдөр тэгээд хөрөлцөн ирсэнд баярлалаа. Ямар сонирхолтой ярьлаа. Баярлалаа. Тоортой ярьцгадаг баярлалаа. Цаг цаа гаргасан баярлалаа. За тэгээд хэдүүлээ эргээд Голхоондоо Кая хоолтой уулзъя. За, тааштай.